Ардын багш чойжилсрангийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаан 24 боллоо. Ардын багш чойжилсрангийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааныг Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Монгол бичиг соёлын хос уянга нэгдэж хамтран 2026 оны 4-р сарын 18-ны өдөр зохион байгуулжээ. Энэ удаагийн уралдаанд нийслэл орон нутгаас ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй мэрэгжлийн багш, 40 албан хаагч, 10 гаруй ихтэй сургуулийн 330 гаруй мэрэгжлийн болон мэрэгжлийн бус ангийн оюутан, цахим бичвэрч 60 орчим сурагч, насанд хүрэгчид, нийт 500 гаруй оролцогч монгол хэл бичгээр уншиж бичих, найруулах, монгол бичгээр компьютерт бичих, албан бичих хөтлөх мэдлэг чадвараа сорж өрсөлдлөө. Тус уралдааныг Монгол Улсын хөдөлмөрийн Баатар Дулам, Улсын их хурлын гишүүн Бумочир, Шарвын Чоймасан, Болорсофт хязгаарлагдмал хариуцлагатай компани, Skytel Group, Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, нийслэлийн боловсролын газар, ой өвийн өртөө төсөл, удам соёл хязгаарлагдмал хариуцлагатай компани, Монгол Улсын их сургуулийн төгсөгчд, Ном пресс дэлгүүр, Монгол гисэр төсөл, Юнипресс принтинг, ариун хад хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг байгууллага хувь хүмүүс дэмжиж ажиллажээ. Ардын багш чойжилсрангийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаан 24 шагналыг үндэсний бичиг үсгийн баяр 2026 үйл ажиллагааны үеэр гардуулах юм. Монгол бичгийн улсын уралдаан болвол чойжилсран багшийн нэрэмжит уралдаан болоод ингээ 24 төчилтэй зохион байгуулж байна. За энэхүү уралдааныг анх Монгол Улсын гавьяат багш, ардын багш, чоймоо багш маань өөрийнхөө багшийн нэрэмжит олимпиад болгон санаачилж хэлснээс хойш өдөө ингээд 24 төчилтэй Монгол улсад явдаг хамгийн том Монгол бичгийн улсын уралдаан ингээ болж байгаа юм байна. Тэгэд энэ уралдаан бол анх ихтэй сургуулийн оюутнууд, за тэр дотроо мэрэгжлийн бус, за ерөнхий боловсролын сургуулийн багш нар, за тэгээд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдчихсэн ийм онцлогтой. Өдгөө болвол ингээд жил болгон хүрээгээд хэлээд одоо бараг 300-400 хүн оролцдог ийм томоохон арга хэмжээ болж өргөдсөн байна. Монгол бичиг гэдэг бол монголчуудын үндэсний дархлаа, бичиг үсгийн нэн эртний уламжлалтай цор ганц бичиг гэж бол хүн болгон мэдэж байгаа. Тэгэхээр энэ өдөр бол бүх хүмүүсийн бас баяр болдог. Ер нь бол Монгол улс даяар бол 5 дугаар сарын 1-ний 7 хоногт үндэсний бичиг үсгийн баяр болдог. Тэгэхээр энэ бол зөвхөн Улаанбаатар хотод биш, орон даяар болж байгаа ийм томоохон баярууд бол үндсэндээ манай олимпиадаар бас эхэлж байна гэж ойлгож болно. За тэгэхээр бид бол энэ 2015 онд Монгол хэлний хууль гэдгээ бол баталсан ийм улс орон. Тэгээ энэ хуулиндаа бол монгол бичгийн үндэсний бичиг гэж нэр томьёолоо тийм ээ. Тэгээ ингэж нэрлээд 2025 оноос бол 1 сарын 1-ээс бол ингээ хос бичгтэй болно гэдэг энэ асуудлаа төвшүүлээд тавьсан. За энэний хэд бол бас явж байгаа гэж хэлж болно. Тэгэхэд өөрөөр хэлбэл албан бичиг бол хос бичгээр хөтлөөд явж байна. За ихтэй сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа бол оюутнууд маш их байгаа. За би өөрөө жишээлбэл Монгол Улсын их сургуулиас монгол бичгээ хичээлээ заадаг. Тэгэхээр ингээд оюутнуудынхаа байдлыг харахад бол үнэхээр бас жилээс жил улмал сайжирч орж ирдэг. Өөрөөр хэлбэл унших чадвар, бичих чадвар гэдэг нь бол ер нь монгол бичгийн цахим хэрэглээ эдэр нь бол урд үеийнхээс бол илүү ингээд бас үр дүнтэй суралцаад ингээд ирсэн оюутнууд бол байна. Цаашид бид яах вэ гэдгийг бас бодох цаг болж байгаа. Мэдээж өөрөөр хэлбэл энэ чинь хэрэглээ байх хэрэгтэй, эргэцийн орчин байх хэрэгтэй, илүү хүн сурсан мэдснээ ингээ батгаажуулаад явах ийм боломжуудыг бол бас төр харалт авч бүрдүүлэх ёстой л гэж бодож байна. За харьцангуй гайгүй гэж бодож байна. Яагаад гэвэл ер нь бол Монгол Улсын багшийн их сургууль, МУИС, за гэх мэтчлэн энэ мэргэжлийн байгууллагууд бол монгол бичгийн багш, монгол хэлний багш гэдэг ингээ бэлтгээ гаргаад байгаа. Харьцангуй бол гайгүй, ер нь бол гайгүй хаа гэж бодож байна. Тэгээ хувийн ихтэй сургуулиудад ч гэсэн бэлтгэж байгаа, боловсрогч бэлтгэж байгаа олон газрууд байж байгаа. Ганцхан зүгээр ерөнхий боловсролын сургууль дээр очиход бол монгол хэл, уран зохиол, монгол бичиг гэдэг 3 хичээлийг багцлаад нэг хичээл болсон асуудал бол жоохон миний хувьд бол энэ бас нэлээд удаж шүү дээ. Энэ бол миний хувьд сэтгэл зовж явдаг юм. Өөрөөр хэлбэл бид нарыг сурч явах үед бол энэ хичээл 3 тусдаа тийм ээ. Тэгээд ямар хүнд үр өгөөжтэй, яаж монгол хүний багаас нь тэгж монгол болгож бэлтгэж ирсэн гэдгийг бол ерөөсөө тэр хүүхэд бол тэр хичээлээсээ л өөрөө хүн болж ингэж авдаг ийм цаг үеэсэн. Тэгээ энэ 3 хичээлийг ингээ бүр базаад гэдэг юм уу тийм маш бага цаг дээр ингээд оруулаад тэрхээр үнэндээ бас хүндээ хөрөхгүй байна. Яг нийгэм бол ярьж байна. Бид яаж монгол хүнийг бэлтгэхгүй, монгол хүн гэж яг хэн бэ те? Тэр монгол хүнийг хүмүүжүүлдэг, боловсруулдаг юмны хаан байсан бэ гэдэг эргээд яг харцгаач юм үнэхээр.
багши дэ чойжолсрун нэрэмжит Монгол бичиг улсын уралдаан. Зохион байгуулагч Монгол улсын ихээ сургуулийн Монгол хэл шинжилтийн тангихим Монгол бичиг соёлын хос уянга оюутны нэгдэл. За улсын чанартай олимпиадад бол анх удаа оролцох гээд зориод хүрэлцээд ирлээ. За үндэсний бичгээр цахимт компьютерт бол 22 оноос хойш бичиж дадлага ажил хийж албан бичиг боловсруулж байна. За тэгээд аймаг улсын олимпиадад бол 24 оноос хойш ингээд оролцоод явж байна. 22 онд цахим бичвэрт бичиж эхлэхээс өмнө бол мэдээж хэрэг анх 10 жилдээ Эрдэнэ очир Наран Туяа багш нараа үндэсний бичиг заалгасан. Тэгээд тухайн үедээ их сонирхож өөрөө оролдоогүйгээр нэг дүнгиж түг таг хийгээл уншис хийгээл төгсөж ирсэн. Тэгээд 18 онд Монгол Улсын боловсролын их сургуульд орж байхдаа нэмэлт гэрдэтээр үндэсний бичиг судлаад тэр үедээ илүү сайн сонирхоод ингээд үндэсний бичигтээ илүү шамданс оролцсон. Тэгээд 22 онд соёлын төвд одоо ажилд орсноос хойш албан бичиг хөтлөлтөн дээр илүү сайн анхаарад тэгээд сумаар нутагтаа бас үндэсний бичгийн сургалт тугуулan хичээлүүлээд ингээд явж байна. За тэгээд үндэсний бичиг соёлоо ингээд эрхэмлэн дээдлж хэрэглэх нь өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэх нь ямар давуу талтай вэ гэхээр нэгт за монгол хүн байх утга учирыг илүү сайн ойлгож байна. Их хэлнийхээ одоо үгсийн санд илүү сайн нэвтэрч за бусдад харилцахдаа энэ төв соёл уламжлалаа илүү нандинаж за аль болох уралдаан тэмцээнд оролцсон ч гэсэн үндэсний хувьцаа хэрэглэх хэмжлэнгээр их орныхон төлөө их хэл соёлын төлөө илүү зохицох зөрөгтэй болт юм болов уу гэж боддог. Тэгээд нийт энэ ярилцлагыг маань сонсож байгаа хүмүүстээ үндэсний бичиг соёлоо илүү өргөн дэлгэр хэрэглээрээ их орныхон төлөө илүү сайн зохицох зөрөгтэй байгаасай гэж хүсэж байна. Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн бичиг үсгээрээ их хэл соёлоор амьсгалсан энэхүү сайхан өдрийн галаалуу мэндийг хүргье. За энэхүү сайхан ардын багш Жожисүрэн багшийн нэрмжтэй олимпиадаа оюутан бахаасаа эхлээд оролцсон. Одоо ингээ оролцоо зохион байгуулалтандаа яваад энэхүү сайхан явж байна. За энэхүү олимпиад маань 24 дахь жилээ зохион байгуулж байгаа. Дараа жил 25 дахь жилээ зохион байгуулагдаад бид бүхэн бас том хэмжээний зохион байгуулалаар багш нар маань төлөвлөж байгаа. Мордо сонь гэдэг шиг өөрийгөө сонь гэдэг шиг ерөөсөө энэ өдрийг бас тэсэн ядан хүлээдэг хурдан болоосай. За энэ өдөр бас энэхүү сайхан олимпиадыг санаачлан зохион байгуулсан Чойма багшийн маань шавнар бүгдээрээ цугладаг бас ийм сайхан баярын өдөр байгаа. Тэгээд их хэл соёл гэдэг маань монгол бичиг гэдэг маань монгол хүн оршин тогтногын бэлэг тэмдэг нь болж өгдөг. Тийм ч учраас энэхүү бэлэг тэмдэг болсон өдрөөр энэхүү сайхан хоёр бичвэрээ бичлээ. За монгол хэл, монгол соёл гэдэг үгийг сэрүүллээ. Мөн ном дор мөрөмөө, багш дор мөрөмөө гэсэн үгсийг бичиж энэхүү сайхан өдөртөө бас өөрийн хувь нэмрийг оруулж явж байна. За манай Монгол Улсын их сургуулийн одоо Монгол Улсын их сургуулиас зохион байгуулдаг Монгол бичгийн улсын уралдаан бол 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Анх бол 2002 онд бол зохион байгуулагдсан. Тэгээд түүнээс хойш тасралтгүй 24 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгээд манай олимпиад одоо цаг хугацааны хувьд бол 24 жилийн хугацаанд нийтдээ 8200 орчим оролцогчдод оролцсон байна. Тэгээд анх бол оюутны англиар хэлжсэн уралдаан бол өнөөдөр одоо мэрэгжлийн оюутан, мэрэгжлийн бус оюутан, за албан хаагч дотор бол төрийн болон хувийн бичгийн бүх албаагчлыг багтааж байгаа. За ингээд цахим одоо хувилбарууд, цахим хувилбар дотор бол багшийн англи дээр цахим хичээл, за мөн цахим одоо хурдан шивэх ч юм уу тиймэрхүү одоо хүний одоо монгол бичгийн өнөө цагийн хэрэглээний тулд оруулсан одоо олимпиадын одоо ангиллуудыг бол нэмж өргөжүүлж за тухайн цаг үе болгондоо бол хувиргаж тухайн нийгэмд хэрэгцээтэй байгаа тэр одоо чадамж дээр нь толгуурласан шалгуур үзүүлэлтүүд бол манай олимпиад явуулдаг бол нэлээд даваа талтай. Тэгэхээр Монгол Улсын их сургууль бол 1945 онд бол Монгол Улсын их сургуульд Монгол хэл бичгийн факультет бол анх байгуулагдаж байсан. Тэгээд тэр үеэс бол одоо Монгол бичгийг заан сургах, түгээн дэлгэрүүлэх ажлыг бол мэрэгжлийн болон одоо оюутнуудыг бэлтгэхийн ажилд бол Монгол Улсын их сургууль бол 81 дахь жилийнхэн нүүрийг үзэж байна. Тэгэхээр 81 дахь жилийнхэн нүүрэн дээр бол бид бол бас энэ жил бол бас 24 дахь удаагийнхаа Монгол бичгийн улсын уралдааныг зохион байгуулж байгаад бол төлөв их баяртай байна.
Манай уралдааны бас онцлог бол Монгол Улсын их сургууль 1971 оноос бол гадаадын хүнд бол монгол хэл заан суугаж ирсэн. Тэгээд энэ уламжлалаар бол мэдээж кирилл үсгээс гадна тийм ээ монгол хэл бичиг судалж байгаа юм эрдэмтэд бэлтгэгдэж байгаа учраас энэ монгол бичгийг бол сонирхон судалж за ер нь монгол хэлний баримт Монголын түүх соёлын асуудал судалдаг гадаад дотоодын эрдэмтэд бол энэ монгол бичгээр бол дамжиж бол Монголын үе соёлтой бас танилцдаг. Тийм учраас энэ одоо анх зохиогдсон цагаас эхлээд бол манай уралдаанд бол гадаадын монгол бичиг суралцагчид за өөрсдийнх нь сурсан мэдсэн чадвараа бас энгийн мэрэгжлийн бас оюутнуудтай орж одоо өрсөлдөж өөрийнх нь одоо чадамжийг бол харуулдаг. Тэр нь бас сонирхолтой бас баримт байх гэж бодож байна. За ингээд Монгол Улсын их сургууль бол бас нэг өнөөдрийг хүртэл нэг 71 оноос хойш бол маш олон гадаадын залуу судлаачдыг бол бэлтгэх гол тулгуур багны нэг бол явж ирсэн. Би бол Монгол Улсын их сургуулийн оюутан хүн байсан. 1973-аас 78 онд суралцаад төгссөн. Өнөөдрийн ардын багш Дагвин Чойжилсүрэнгийн энэ 24 дугаар уралдаанд хүмүүс ингэж оролцож байгаад би их баяртай байна. За бид бол Монгол Улсын их сургуультай илсээд одоо орж байхад Чойжилсүрэн багш бол монгол бичиг заадаг. Монгол бичгийн өөр нь олон багш байсангүй. Тэгээд бид нарыг 1-2 дугаар ангид байхад бол умш гэж хэлдэг ийм одоо багш байсан л да. Тэгээд яг хүүхдэр Жожо багш бол цагаан толгоо заачгаад дараагаар нь оюун төлгүүр уншуулна, 100 бэлэг гэдэг сайхан ном уншуулна. Бидний бичиж байгаа бичгийн хэв ер нь сурч байгаа гэх шалгадаг ийм сайн багш байсан да. Ингээд 1970-ад оны дундуур бид бол монгол бичгийг их итгэхийлэн сурч байлаа. Тэр үеийн сургуульд бол ер нь их хумигдсан байдалтай байсан. Тэгээ Монгол Улсын их сургуульд ирээд бид нэр монгол бичгийн бас сонгон суралцах хичээл гэж бас хийдэг байлаа. Энэ хичээлд бол Жожо багш бид Жожо багш гэн Чойжилсүрэн багш аа. Жожо багш бас хичээл заан, уншуулна, бичүүлэн, чээж бичигч хийн одоо янз бүрээр л одоо монгол бичиг сургах ийм хичээл зааж байж л дээ. Тэгээ би бол хожим Монгол Улсын их сургуулийн одоо багш болоод энэ монгол бичиг бол ер нь монголчуудын өв соёл юм аа. Монгол бичиг бол хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. За Монгол Улсын их сургуульда миний би 30 гаруй жил багшилсан. Тэр хооронд бол монгол бичиг заалаа, монгол хэлний утга судал гэдэг хичээл заалаа. Ер нь Жожо багшийн маань бидэнд олгосон тэр сайхан эрдэм ер нь өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Өнөөдөр одоо 400 гаруй хүмүүс ирж энэ уралдаанд орж байгаа юм байна. Энэ уралдаанд орж байгаа явдал бол монгол бичгийг сурах, судлахад их итвэх гаргасан хэрэг шүү дээ. Тэгээ монгол бичгийг ер нь залуучууд сурах ёстой. Ер нь би дагаад сурж болно. За мөн дугуйлан янз бүрийн аргуудаар сурч болно. Дорн дахин, өрн дахинд монгол хэл утга соёлыг судалж байгаа гадаадынхан эхлээл монгол бичиг одоо сурч байгаа. Миний бие Япон, Унгар зэрэг орнуудад нэг 10 гаруй жил ажиллаад ирсэн. За ингээд тэнд байгаа монгол судлаачид оюутан, магистрант, докторант бүхэл хүн ядгүйхээр монгол бичгийг их л сурдаг. Ерөөсөө одоо монгол бичиг сурвал монгол судлалд амжилт олох юм байна гэдэг ойлгоцсон байж байгаа. Тэгээ миний бие бас л тэрэндээ бас монгол бичиг зааж байсан. Ингээд 2005 оноос 8 оныг дуустал энд Монгол Хэл соёлын сургууль байлаа. Тэнд захирал хийсэн. За тэгээд энэ уралдааны хийхэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Түмэнбаярын Дасцитонгой, Шаровын Чойма, за ингээд одоо цэвлийн Шагдар сүрэн гээд ийм багш нар бол энэ олимпиадыг явуулахад их дуртай. За одоо ингээд энэ жилээ одоо олимпиадаа явуулъя. 4 сар юм уу 5 сарын ихээр явуулж бай гэдэг сайхан сэтгэл их өндөр ингээд явуулж исэн. Өнөө жилийн 24 дугаар уралдаан бол их сайхан болж нээлт их сайхан боллоо.
нээлтэн дээр хэлж байгаа үг, хүмүүсийн ярьж байгаа сэтгэл их сайхан байна. За ингээд Монголын залуучууд ном эрдэнэ шимтэж, номын цагаан буян аривжиж Монгол бичиг төгөх болтугай гэж ерөөл дэвшүүлээ. 13 дугаар зуунд Монгол бичиг үзээд Монгол бичгийнхаа өсгийг тогтоочоод дараа нь уншдаг ном бол оюун түлхүүр хэмээх сургаал байж. Энэ сургаалд бол их сайхан сургаалын үгс, зүүр цэцэн үгийг оруулсан байдаг. Тэнд жишээлх юм бол үнэхээр зүтгэсэн ардын урмыг өчүүхэн юмн дээр бүү шантаалаа гэж. За гэхдээ энэ сургаал бол хүнийг хүн ёсоор үзэх, хүнийг хүмүүжүүлэх гэх мэт маш олон сургаал бий. Би анх 1968 онд Монгол Улсын их сургуулийн оюутан болоод анхны оюутны маань хичээл бол Монгол Улсын ардын багш Давгийн Чойжсрын багшийн Монгол бичиг гэдэг хичээл анх хэлсэн. Тэгэд А-үсгийн ацгийг Монгол бичгийн А-үсгийн ацгийг анх татуулж энэ оюутан цагийн хичээлийг хэлж байсан. Яг ийм болохдоо зэрэг Давгийн Чойжсрын багшийн энэ олон жил Монгол Улсын их сургууль заасан энэ хичээл бол миний одоо эрдэм номын их сургуулийн эрдэм номын эхний ачиг үсэг байлаа. За тийм болохоор энэ олон жил болсон ч гэсэн багшийн маань хичээл заасан хичээлийн эрдмийн шим бол өнөөдөр хүртэл намайг тэтгэж өдий зэрэгтэй болгоод явж байгаа гэж би өөрөө бэлгэшэн боддог. Манай Чойжоо багш бол одоо төв халахын яг зүрхэнд шахуу мэндэлсэн хүн. Тэгээд өөрийнхөө бүх аж амьдралыг Монгол бичиг соёлын төлөө зориулсан. Монголын олон залуу хойч үедээ Монгол бичгийн хичээлээ заасан. Бидэнд бол одоо А-үсгийн ацгаас эхлээд Монголын оюун түлхүүр 100 бэлгийн олон сайхан судруудыг умшуулж сургасан. За би ягаад умшуулж гэж хэлж байгаа юм гэхээр манай Чойжоо багш бол умш гэдэг үгийг бол байнга хэлдэг учраас би энэ үгийг хэлж байгаамаа. Тэгээд энэ маань одоо манай Монгол Улсын их сургуулийн энэ Монгол хэл шинжлэлийн тэнхимээс эхлээд санаачлаг гаргаад жил болгон ардын багш Чойжсрын багшийн улсын уралдааныг зохион байгуулдаг. За тэгээ эхлээд бол яг жаахан цомхон байсан. Одоо бол мэрэгжлийн биш. Тэгээд нас харгалзахгүй хүүхэд залуучуудаас настан буурал хүртэлх их олон хүн оролцдог. Ийм уралдаан болоод өнөөдөр бол 24 жилийнхээ нүрийг үзэж байна. За хүнээр бол одоо эд сайхан залуу үедээ явж байна. Тэгээ энэ уралдаанд бол оролцогчид ер нь миний мэдх олон уралдаанаас бол бас өөр мэт онцлогтой. За тэгээд Чойжоо багш маань бол ганц одоо Монгол бичгийн төдийгүй Монгол соёлын одоо их эрдэм мэдлэгтэн хүн байсан. Би залуу багш байхдаа Монгол хэл зохиолын нийгмийн залуу багш байхдаа завсралгаа болгоноор Чойжоо багшаас одоо Монгол соёлын нэг зүйлийг асууж сургалдаг. Одоо нэг завсралгаагаар төв халахын гал дахих уламжлал гэж юу байдаг вэ? Энийг та надад хэлж өгнө үү гэдэл одоо ингээ асууна. За тэгээд энэ Монгол соёлын олон юмыг би бас Чойжоо багшаас сурсан. Тэрнээс гадна би Чойжоо багшийг нэг юм нэрээс ойлгодгүй байсан. Гаднаас хичээлд орж ирэхдээ дандаа нэг тийм хуучин хавтас зүнгс дандаа ингэж нааж барьдаг. Тэгээд тухайн үедээ би тэрийг анзаарч байгаагүй. Тэгээд сүүлд мэдлэгнээ Чойжоо багш маань энэ ном эрдмийн үсгийг бүсэлхийнээс доош хизээч гаргахгүй гэсэн тийм гүн утга байсан байл. Зүгээр нэг жирийн тохиол зангаа биш байсан байлаа. Монгол соёлын маш гайхамшигтай тохиол зангаа байсан. Гэх мэтлэнгийн одоо биеэр үлгэрлэж Монгол бичиг соёлын дээдлэгийн утгыг бидэнд таниулчихсан ийм эрдэмтэн багш байгаа. За ингээд бол энэ жилийн уралдаанд ч гэсэн одоо 400 гаруй хүн бүртгүүлээ гэж манай багш нар ярилцж байна. Тэгээд одоо энэ олон оролцогч нар Монгол бичиг соёлынхоо энэ одоо бэлэг эрдмийн шимийг
шавхан гаргаж уралдаанд амжилттай оролцохын эрүүл төвшүүлж байна.